намайг Нямсран гэдэг Цавхан аймагт амьдардаг хуваарь бизнес эрхлэгч байна. Тэгээ шүүхийн тамгын газраас холбогдож тэгээ шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоо гэдэг мэдээлэл өгөхөд би шүүх дээр ирсэн. Шүүх дээр ирэх үед шүүхийн туслах нь хүлээж аваад надад одоо эрдэнэ төлөөлөгчид талаарх одоо гарын авлага, мэдээлэл, материал бас хувьчилсан сургалтыг өгсөн байна. Дараа нь шүүгчийн туслагатай уулзаж хэргийн материалтай танилцаж хэргийнхаа материалын талаар ойлголттой болсон. Тэгээд эрдэнэ төлөөлөгч нь 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаа шүүхэд оролцдог юм байна. Шүүх хурлаа эхлэхээс өмнө эрдэнэ төлөөлөгч шүүх танхимд ороод тангараг өргөдөг. Тангараг өргөхт нь болохоор хэн нэгний үгэнд автахгүй хэргийн бодит үнээр нь шийдвэрлэн илэрхийлнэ гэж өгдөг юм байна. Эрдэнэ төлөөлөгч нь шүүх хурлааны хэргийн талаар одоо бичгээр болон амаар дүгнэлт гаргадаг. Бас уншид танилцуулдаг байна. Шүүхийн бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа эрдэнэ төлөөлөгчийн дүгнэлтийг одоо харалзан үздэг тул маш ач холбогдолтой зүйлийн нэг юм аа. Хэргийн материалтай танилцсан шүүгч хурлаас суусан хугацааны хөлсийг тооцож мөн сум орон нутгаас ирсэн бол тохиолдол замын зардлын томилтыг одоо журмын дагуу олгодог юм байна. Шүүх хурлаанд эрдэнэ төлөөлөгч нь сонгогдох эрдэнэ төлөөлөгчөө сонгохдоо санамсаргүй байдлаар програмаар сонгодог юм байна. Тэгээд энийг тамгын газрын даргын тушаалаар баталгааж байна. Миний бие шүүх хурлаанд эрдэнэ төлөөлөгчөөр оролцсон сонгогдсноороо одоо тодорхой хэмжээний эрх зүйн мэдлэг мэдээллийг олж авлаа.